Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За яста би л хэлж мэдэхгүй шүү. Тимээ нэрээ тийм те. Ямар ч ирэ чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн 1-р студид хөтлөгч Заяа, хөтлөгч Эрка, хөтлөгч Очроонаар найруулагч Мизүгийн хамт та бүхэндээ том өрөөний өнөөдрийн сэдвийг дэлгэхэд бэлэн болсон байна. Сайн уу? 104.5 84.5 долгион дээр та бидний хүлээн авч сонсож байгаа 3W1045 цагийн веб сайтаар бөмбөрцгийн өнцөг болон бүрээ сонсох боломжтой. Мөн гэр бүлийн радио 104.5 гэ кириллээр бичгээр манай пэйж дээр яг одоо том өрөөд цэнгийн нэвтрүүлэг маань дүрстэй эхэлчихсэн байгаа учраас та зүрх дараад бидэнтэй хамт байгаад санаа бодлоо хуваалцаарай. Сайн уу? Сайн. Юу вэ? Над аягүй гоё нэ бөмбөрцгийн өнцөг боломбөр гэдэг. Энэ аягүй гоё сонсогдоод байдаг шүү дээ. Бөмбөрцгийн өнцөг боломбор. Тэгээ яг үндэ бол бөмбөрцөгч нь одоо өнцөггүй өнтер гэдэг байгаа шүү дээ. Өнцөг байхгүй. Бөмбөрцөг дотор байшин байна, байшин дотор. Юу яцхан? 50 да. За сонь сайхан. Манай том өрөөнд давтаа морил. Тийм. Заяа энэ жил Хөөе. юу юм бэ? Йоо, зүрхийг минь авах гэж чинь шууд татдаг биш шигээ. Шууд уу? Тэгэж татдгүй шүү. Нөгөө энийг зөөлсөн би. Зөөлсөн үү? Зөөлсөн. Йоо. Юу зөөлөх яах вэ? Мизүү аль үжээ зааж өгсөн. Юу яцхан? За би жоохон халдуулчихтөө. Өнөөдрийн сэдв юу юм бэ? Гүг. Би албаар тэгж асууж байгаа маа. Өнөөдөр сэдвтэй холбоотой. Юу яцханаа? Нам тавиа. Юу энэ жил ямар нэгэн гэр бүлээр ийш тийш явна гэсэн төлөвлөгөө байна уу? Байлгүй яах вэ? 100 болгон аялна шүү дээ. Цум болгон аялна, алдахгүй аялна. Тэгэхээр өнөөдөр сэдв чинь хараа гэр бүлийн аялал واخхой. Өнөөдөр гэр бүлийн аялал гэсэн сэдвээр ярилцсан. Тэгээд юу вэ? Сэдвэрг орох гэдэг юм яах гэдэг тийм. Энэ заяа чинь айгүй сонь аялал хийдий. Тэгээд тэр мөрнээс нэхлэмээр санагдаад байна. Тэр ямар аялал гэдэг вэ? Австрал аялал үү? Австрал. За тэр мэрч бишээ. Ямар юм аялаа? Австрал аялал. Австрал аялал гэдэг нь юу гэсэн үг вэ? Австрал руу явахыг хэлж байна. Одоохондоо би австрал аялал хийж үзег байх тэгвэл. Юу Монгол орондоо бол одоо манай заяа маань бол шууд хүүхдүүдээ суулгаад шууд гараад авчдаг тийм төрлийн аялагч байхгүй тий заяа. Тийм. Энэ жил ямар төлөвлөгөөтэй байна? Хөвсгөл явна. Хөвсгөл явна. Хизээ явах вэ? 8 сард явна. 8 сар арай оройчдөг юм уу? Тэрнээс өмнө би ажилтаа. Очроод ямар бодол байна? Ер нь бол Монголынхаа сайхан хөдөөгөр л аялна да. Ер нь Монголынхаа энэ нөгөө гой газар нутгийг ер нь бүрэн үзэж амжаагүй юм билээ шүү дээ. Тэрийг чи ер нь хаагур явсан ер нь хөвчлээ. Би бол гадаад их юм бол Эрен рүү явсан. Гүг Монголдоос Монгол дотроо. За Монголдоо бол одоо өгийн нуур орж үтсэн. Би ч нөгөө загас барих айгу хоббитэй. Харин тийм гэсэн. За тэгэхээр өгийн нуур орж үтсэн, чулуутын гол орж үтсэн тийм ээ. Өөр нуурыг бол дуусгасан биз. Өөр нуур орж үтсэн, халах гол орж үтсэн, хэрлэн гол, онон гол гэл те. Ер нь Зүүн аймаг чиглэлийн голоо гол дагаж явдаг хүн байна шүү дээ. Тэгээ манай хүүхдүүд бүр ингээд загцсан шүү дээ. Сэлдэггүй. Энэ жилийн ингээд аялал чинь голгүй газар явъя гэх. Сэлдэг юм очроо өөрөө. Сэлгүй яах вэ? Сэлэх юм уу? Заримдаа загсаа алдаад загсныхаа араас сэлэн шүү дээ. Сэлдэггүй байна гэж. Бүр усан дотор амьсгалдаг болсон гэх. Мөдөд голгүй газар руу. Миний нард загалмаа ургаад байгаа шүү дээ. Голгүй газар руу гэхээр хааш явах вэ? Голгүй газар руу би хизээч явахгүй шүү дээ. Эсвэл нууртай газар явна тий. Тий, нууртай. Эсвэл заавал устдал газар явах нь шүү дээ. Ингээд одоо гурлаа ингээд сууж штэ. Гурлаа ингээд аяллаа талаар ингээд шал өөр мэдрэмжтэй өөр ийм туршлагатай хүмүүс байгаа байхгүй юу? Хоёр бол намайг бодоход бол бүр аяллаа чинь мангасууд юм бэл. Үгүй шүү дээ. Үгүй. Би тийм амар мангас. Ер нь мангас байнга аялна би бол. Тэр бол бүр мангас юм бэлээ. Манай хүүхдүүд чи бүр хөсөө хүлээдэг болцсон. Гой дурсамж бүтээд байгаа байхгүй юу? Энэ зун хаашаа аялах юм баа хүлээгээд штэ. Зуны амар төлөвлөж гарсан юм уу? Гарсан байгаа. Хааш явах вэ? Ер нь энэ жил бол Баруун аймаг руу л явна. Зүүн аймгийг бол дуусгацсан. Тий, одоо энэ жил болохоор би хөвсгөл явж явдгаа. Хөвсгөл нуур. Тин таарыг. Гуруула таарах юм байна да. Энд эфир нь байхгүй тий. Гуруула хөвсгөлд явж ихэд. Тий. Гэхдээ би 8 сар мард явахгүй. 8 сар руу хөвсгөл амар хүйтэн болцсон байдаг гэсэн. Тийм үү. Би яг нөгөө хүний урилгаар явж байгаа л да. Хөвсгөлд очиж ямар ч гэсэн газар үзнэ. Миний нэг тийм бодол байдیں۔ Ер нь хүүхдүүдтэй яг ингээд би өөрөө
тийм биш байсан учраас одоо нөгөө миний үзээгүйг одоо үзэх юмсан үзүүлэх юмсан гэж боддог штэ. Түүнтэй ижилхэн би өөрөө тгийгч их хөдөө орнуудгаар аялаж гой газруудаараа бол ингэж явж үзэж байгаагүй байхгүй юу? Ер нь бол за ингээд сурч боловсрож байгаагаар шууд ажлын гараан дээр очиод хүүхдүүдтэй олоод тэгэл байж байгаа царайны тэрийг яг өөрийгөө шалтак болгож байгаа ч гэсэндээ ер нь бол нэг аялж байгаагүй гэсэн үг. Аялал нэг ойрхон зүгээр нэг аршаа сүвлэл явах жишээний байгаад байгаа байхгүй юу? Насан дээрээ байна гэж. Үгүй тэр нас руугаа бэлдээл байж байгаа гэсэн үг. Тэрнээс биш яг ингэж өөр гой яг түүхэн дурсгалт ингээд Монгол орны мань их гой газрууд байдаг штэ. Одоо жишээлх юм бол тэрийг өөрөө чинь хилээд байгаа тэр нэг гол усан дээгүүр ч гэсэндээ би очиж үзээгүй. Мутгалан үзээгүй Би бол зөндөө туулын гол сэлб гол хоёрынхаа хажуугаар л явж байна. Өчнөө явлаа та тий. За загс бол сэлб гол загс байдаг байсан гэсэн шүү бас. Байлаа би үзсэн. Харсан. Юу хоёр чулуутын гол үзег юм уу? Чи? би чулуутын гол үзсэн. Харин үзег. Чулуутын гол чинь Хангаа явж үзээгүй. яг нэрэндээ төгс айгүйг чулуутай юм билээ. Тий. Чулуу нэг машины дугуйнуудыг тоолол явчихгүй. Нэг дугуй, хоёр дугуй гэл тэг. Юу гэсэн үг юм бэ? Гол болгон чулууг юм уу? Гүүгөө Араа их чулуу хаттай байхгүй юм. Арзгаар хаттай. ингээ очих юм бол бүр дээрээс өдр ингээ хараад бүр юу мөт. Чулуутай гол гоё. Их гоё. Цэв цэнгэг байхгүй бүр ингээ ёроол нарагдана. Аялал явахдаа заавал ингэж бэлдэж иж явах уу? Эсвэл зүгээр гээд бэлтгэлгүйгээр аялалд гарах уу? За яавал битгэлгүйгээр гардаг гэсэн шууд. Тийм үү. Мэдээж мэлдэн. За мэдээж бэлдэн тийм ээ. Ягаад нэг сайн толтроод байна. 5 өдөр болоод тэгээд. Одоо майхна бэлдэн, газа бэлдэн. Чи бол майханд онол явчих тийм үү? Тий. Том майхантай 10 хүний майхан худалдаж авсан өнгөрсөн жил. Тэр майхантай дотроо ингээд яг манайх чи 6 долоолоо тий. Долоолоо. Хамта гоё идэхгүй бас тийм юм хийц. Яг байшин шиг бүг босоод ирчихсэн. Хийлдэг майх юм уу? Амар байна уу? Амар. Гоё нөө. Гоё. Жог үнэтэй тий. 10 үнэтэй биш. Бараг 500 мянга. Үгүй тийм үгүй 500 мянга тийм үнэтэй биш шүү дээ. Тэр нэг үнэтэй майхан биш ээ нэг зүгээр нэг 4-5 сая их л байгаа. Тэгээ ер нь бол бас тэгж бодож байгаа юм ингээд орчноо бүрдүүлээд тэгээ орчноо бүрдүүлээд хүүхдүүдэд аваад явах тийм сонирхол бол айгүй их байгаа л да. Гэхдээ яг тэгж зорж ингэж аяллаа би өнгөрсөн жил л зорж аялсан. Хааш явлаа чи? Урагшаа явсан шүү дээ. Тийш дээ. Өнгөрсөн жил манай чинээр ээжлээд нөгөө нэг хөх хот жинийн аялал хийсэн. Тэрний усан парк гэдэг нь бол янз шүү дээ. Тий, усан парк маркетээс хөөх юм билээ. Тэгээд тэрийг л яг нөгөө нэг төлөвлөж явж байгаа байхгүй. Тэрнээс ш ер нь өмнөхдөр нь бол яг тэгэж бүр төлөвлөөд. Гэтэ дээрэс нь би майхан тондоггүй. Өөрөө жоохон шавжнаас айдаг болохоор. Шавжнаас айхаасаа гадна хүүхдүүд дандаа балчир ахт нь би ингээд хүүхдүүдэд аваад явчихсан байхгүй. Тэгэхээр майхан бол чам зүгээр л эрсдэлцүү байгаа байхгүй. Манай нөхрийн ажилчин бол нөгөө сэтгүүлчин болохоор бас л цаг зав айгүй багтаа байдаг. Тэгээ бид хоёр чи хоёулаа зэрэгцээд амрах тохиолдол айгүй байгаа байхгүй. Өдрийн од. Тийм өнгөрсөн жил бараг уржин жилээс эхлээл бараг нэг хоёулаа зэрэгцэж амрах нэг 10 хоног таарч ах жишээний тий. Тэрнээс өмнө нь бол тэгэж таардаггүй байсан байхгүй. Энэ жил тааруулах юм уу? Энэ жил тааруулъя гэж бас бодоод байгаа. Тааруулж иж хөвсгөл явах гээд байгаа гэсэн үг. Тэгжээж зориулалт гарах гээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэд өмнө нь бол тэгээ нөгөө нөхрөө хүлээсээр байгаад нөгөө туглын доотыг харж үнэг турж өгнө гэдэг шиг юм болж байгаа байхгүй юу? Бухын дордхыг харж. Тугланы доотох. Тугланд доотох байхгүй. Таахгүй мó. Гэхдээ зүгээр байгаль охолтой харагддаггүй. Аваа тэр бухын шиг харагддаг. Тэгэнгүүт би өөрөө ингээд хүүхдэд гар авчдаг байсан байхгүй юу? Заашээ гарчаад ирээгээд ингээд ойрхон гарчаал 2-3 хонжол хүрээд. Ойрхон гэдэг нь хаашаа? Дархан, Эрдэнэ, Булган. Ойрхон гэдэг үү? Тэр майхантай аялал хийж байхад нэг анхааруулах зүйл байгаа байхгүй юу? Ой, за анхаарал. Ер нь ингээд одоо би чинь аав хүн шиг. Чи энэ жил тэгээ майхантай явах юм уу? Майхантай явахгүй. Би бол явмаар байгаа майхантай. За. Тий, чамаас бас майхны зөвлөгөө авмаар байна. За, ер нь бол ингэж байгаа майхантай явж байгаа бол тийм ээ. Хөдөө хээр зэлүүд хинч байхгүй тийм модон донд ингээд майхнаа өрөөд хоногч айгүй юм бэл. Угаасаа эвгүй шүү дээ. Яаж ч утсан ихтэйхэн байх юм. Манай хүүхдүүд эхнэр эдэр чинь аав нөгөө тий нөхөр гэдэг хамгаалагч байгаа учраас амар тавин бүгд унтаад өгч байгаа. Тэгэл надад хамгаалагч байдаггүй. Би шүнжэнгөө ингээд. Нэрийг хахаад байдаг ш. Одоо шийдэл нөхөр хажууд байхад ч юм бол бид хэд ингээд нам 50 унтчихж байгаа шүү дээ.
Нэрэ нөхөр яа тийм болоо. Одоо ярьж өгөх гээд Аа тийм үү. Айлгүй ах. Тэр чинь бас дотор нь жоохон хүүхд яваад байгаа байхгүй. Оо за. Нөө бакалтай цэрэг мэрэгүүд гүгээд байгаа юм шиг чимээ сонсон. Ингээ харсан чи баха адуу тавьчих те. Бакалтай зэрэг. Тэгээ хүн ингээд айгаал ингээд яг ингээд ер нь жоохон ингээ айцтай юу болж ин нэ тэрэ гэлд ингээ сонсоол байж байгаа бол хинч байхгүй газар болохоор эвгүй байхгүй. Тэгээ байж байгаа хамгийн урд нь шээс үрдэг байхгүй. За. Тэг гарч хийж чадахгүй те. Тэгээ би бүр факталчсан хүүгээс ирэгээ том хүүгээс ирэх гэ те. Минийхөө би шээс ч үрж ийн гэсэн чи үгүй гэ те. Тэгэхээр би бүр хүүгийнхаа шээсийг үрэх гээд шөнө унтчих хат нь босгоод ундаа уулгаж илаа штэ. Арайч тий. Гэхдээ ер нь тэгээд айдаг юм байл. Тэгээ гараад ингээд яг гарах нь гарч л байгаа юм л да. Тэгээ гараад яг ингээд бийцэхтаа ингээд. Арай. Яг ингээд урталтай юм мөг утгийнхаа гэрэл мэрэл яасан. Ер нь айцт. Тэгээ би ч нэг зөвхөн урагшаа хараад бийцэхгүй байгаахгүйс араа хойроод юм явж иж магадгүй ингээд тойрог үүсгэж шиг ингээд. Загварсан юм бэ. Гэхдээ ер нь тэгээд энэ аа хүн бол хэдий том те байсан ч гэсэн яг зэлүүтийн хөнгөө газар бол жоохон айж имид эвгүй идэг юм билий. Тэгээ маргааш нь бид нар болоо тэр газараас болоо шууд өгийн нуур руу очсон чинь те. Өгийн нуур дээр хүү зах шиг байгаа юм чи тэр хүмүүс тэнэгөр чинь шоудаал чанга хашгирдаа шүн унтуулахгүй байгаа нь гоё юм чи надад орог те. Нэг айгахгүй. Баг тэр чимэнд нь унтаад байна уу? Тий чимэнд нь орог. бас тэрийг бодмоор л юм байна. Тэгээ бас юм модтой газар бороо моротой үед үл юм модтой газар бити майхна тавиараа. Ер нь аянга захилгаан ер нь модтой газар буудаг байхгүй. Би өглөө нэгээ сэрсэн чинь айгүй олон шатсан моднууд байсан байхгүй. Яа. Дандаа аяга буудаг тий. Ер нь юм хөдөө зэлүүд газар юм ганц юм мод 2 3 ер нь модтой газар ер нь байрлах хэрэггүй жоохон зайдуу байрлах хэрэгтэй. Зөө. Ястоо мэдхэд хэрэгтэй юм байна. Тийм байна. Мэдхэд илүүдэхгүй юм байна шүү дээ. Тэгээд чи болохоор хөвсгөл рүү явахдаа майхангуу яваа. Айл руу явах байхгүй. Төлгөө нь юу юм? Айл явах байхгүй. Бага айл нь байгаа юм уу? Бага хүрээд ирээч гээ бүр хөвсгөлийн тайг руу явах юм. Ой танд юм уу? Тийм танд. Дуу намайг танилцуулсан. Нөхрийн дүү таньдаг дүү нахгүй юу? Нөхрийн таньдаг дүү нь байна, нөхрийн найз нь байна. Харин тийм хүмүүстэй болчихгүй юу? Тийм таньдаг хүмүүстэй тэгсэн харин ирээчээ гэж ураад тэгээд урьснаас нь урилга зарлагтай байснаас 2 3 жил өнгөрч байгаа. Энэ жил яаж ээж агаад хүүхдүүдээ аваад хөвсгөл рүү ингээд явъя. Бүр тайгаруугаа юм уу? Тийм бүх тайгаруугаа. Тэгээ наана амар гоё гэсэн шүү. Төвөөсөө ирж агаад ингээд машинтаа ирж аавна гэж хэлсэн. Машинтаа явах юм уу? Тийм бид нар машинтаагаа явдсан шүү дээ. Гөө завтай явдаг гэсэн шүү дээ. Тайгаруугаа бүр. Мэдгүй машинтаа л ирж аавна гэсэн шүү дээ. Тэгвэл тэр зам нь өстой амар. Би өөрөө явж үзээгүй хүн чинь одоо тийм юм гэж худлаа яриад яг ямар ч гэсэн төв дээр машинаа тавин цаашаага машинтаа явах боломжгүй учраас өөр тийм том машинтаа ирж авнаа л гэсэн. Тийм. Яг үнэ. Та нарын бидний машин явахгүй юм билий тийш. Тийм явахааргүй юм билий. Том машинд нь ачаалдаг л явах юм. Гоё юм бэ. Харин тий. Жохон адал явдалтай сонирхолтой байх гэж бодож байна. Болж өгөөл нэг 5 хоног ч юм уу явчих юмсан гэж. Угаасаа нөгөө явдалтай эн чинь 2 хоног нь явчих штеп. Тэгээ ирж чинь тий. Тэгээ бид хэд ч нөгөө машинаараа явах учраас тэгээд шууд өдөртөө гараад оройдоо орохдоо биш жохон амарч мамараа дандаа ингээд тий хонч моноод явъя гэсэн бодолтой байгаа. Юм үзэж явж байгаа учраас тий. За тэгээд манай сонсогчд минь бас энэ зуны аяллыг төлөвлөж гэнэ үү хаашаа явна гэж төлөвлөж байна. Тэрийг бас комент хэсэгт үлдээгэр гэж хүсэж байна. За ер нь тэгээд Монголд аялсан дээр юм уу гадаад аялсан дээр юм уу те аль нь илүү их одоо гэр бүлийн дурсамжинд илүү их нөлөөлөх вэ? Сайнаар те. Айл нь нөлөөлж байна. За гэдгийг одоо сонсогчд минь бас комментээр бичээрэй тэгээд хүлээж байна. Айл нь нөлөөлнө гэж бодож байна. Одоо жишээлбэл би ч нөгөө булган руу айгүйх явдаг аахгүй жил болгон булганы ханаа аршаан руу явдیں۔ Тэгээд булганы ханаа аршаан руу яваад ингээд энэ чинь Монгол дотор ингээд байгаад байгаа гэсэн үг шүү дээ. Монгол дотор ингээд аялахад чинь хүүхд ханаа хэр хол юм? Гайгүй шүү дээ 400 хэдэн километр л. Нэр тиймэр явчих тийм үү? Гайгүй. Тэр чинь нөгөө хоолойны аршаа. За бас хүн болгонд хамаатай биш юм байна те. Юу хоолоо ингээ үе мөч ер нь ингээ янз янзын юмнууд байдаг юм байна л да. Нэг уламжлалтын юм ингээ даралтмарлны юм байна уу? Одоо жишээлбэл голын юм байгаа, даралтын юм байгаа. Үргэлжилсэн ийм урт голоос ингээ их авцсан ингээ ундрагууд байдаг юм байна. Юу хөвсгөл явж байхад дайрд штэ наагур ч. Тий. Хөвсгөл явж байхад гэтээ тэр чинь бол унт шүү. За. Хөвсгөл явахад дайрдаг нь унт тэр болохоор сахарын гэдгээр алдартай юм байна. Сахартай хүмүүс ер нь нэг тийм аршаан дээр зогсоод энэ юуны аршаа маршаа гэдэг нэг юм уулгаадсан юм байна. Тийм. Яг зам дагав бүр хөсгөл явах зам дагав байт юм бэлээ. Тэгээд тэгэхээр байгаль тэгээд нөгөө хүүхдүүдийн танин мэдэх хүн талаасаа надад Монголд аялах нь илүү зохимжтой санагдсан. Яг хүүхдийн танин мэдэх хүн талаасаа илүү ингээ бүр
өөр зүйлүүдийг харуулад нэг бүр дурсамжтай ингээд өөр шин зүйлүүдийг ингээд мэдрүүлэхийг хүсэх юм бол гадагшаа явал сонирхолтой санагдсан. Надад бол Монголд аялал арай аавд нь арай амар юм болов гэж бодсон шүү тий. дээ. Мөнгө нь арай бага. Аавын данс. Үгүй. Тэр данс нь. Үгүй яг ингээд данс тооцооны хувьд ярих юм бол Монголд аялах нь данс тооцоо бас их салгардаг. Ер нь баг ялгаагүй болчихлээ. Сүүлийн үед бол одоо замын зардал, Тийм үү. мөнгө, хоол, үнс гэл ер нь. Тэгэд мөнгө дутах юм бол эндээс чи Монголдо бол ингээд зээлэт чамаагүй авчаад болохоо бол гадаадд бол яг Аргалаа, миний лимитэндээ тааруулаад явна штэ. Тийм баг тийм ээ. Тийм тэгээд тэгэхээр Монголд мөнгөний бол давраад хувьд байдаг ялгаагүй хөөхгүй шүү. те. Давраад улаараа те. Аа. Цаашаана донтоол. Оо явчих гээл те. Явчих. Би биенээ дагаж аваад. Үгүй машин ядаж өөрсдийнхөө машинтай явчих юм да. Тэгээд тэр чинь бензин тосноос авахгүйлаад бас л явна штэ. Гэхдээ явна. За ер нь одоо ингээ Монголд аялыг бол одоо хамгийн гоё дурсамж бүтээх газрууд бас ямар газрууд байдаг бол те. Одоо миний бодлоор бол Хөвсгөл хамгийн бэст хөө. Хөвсгөл үү? Хөвсгөл рүү л явж үзээгүй. Аялж үзээгүй хүмүүсийн хувьд айгүй хэцүү л байгаа даа л да. Чи Хөвсгөл орж үзээгүй лөө? Би үзээгүй үзнэ гэдэг хэлчих. Заяагийн хувьд анх удаа Хөвсгөл явах гэж байгаа юм уу? Анх удаа явах чинь зөвхөн хөвсгөл гэдэг чинь харж ирсэн За баггүй. хөвсгөл явах анхааруулах хэдэн зүйл хэлье. Энэ хүн чинь харин байнгын анхааруулахтай хүн үгүй. За Тайгар руу явах гэж байгаа шүү дээ тийм ээ. Аялах одоо азрах гэдэг. Тэн чин одоо хүүтэн байдаг гэсэн шүү. хөтөн байдгаа. Зуны шорт бодолготой бити яваарай. Угаас зуны шорт бодол авч явна шүү дээ. За ингээд авч явна л гэхдээ Ачаад алт хийчих баг юм байна, тийм үү? өмсөхгүй гэсэн тийм өмсдөг гэсэн. Чод далт хийчих юм байна. Чи ялангуяа 8 сард явах юм байна. Сэлнэ гэж бодод байгаа. 8 сард юу сэлэх мэлэх. 8 сар чи ерөөсө Өвөл бөмбөгөөл болсон дараад шүү. бөмбөгөөл байж идэм билээ. Тийм үү. Тэгвэл айгу тохгүй. За тэгээд ой модон дотор Тэгвэл хамгийн тохиромжтой аялах сар нь юу? 6 сарын сүүл 7 сар бүхлээрээ. ер нь ингээд бид нар одоо ингээ аялахтаа бас нэг санаа нь болохоор одоо энэ баяр наадам маадмыг зөрүүлж аялуул их зүгээр Харин тийм ээ. Тэгвэл төгжрөл гэдэг юм чинь айгүй урт дараалал үүсгэж. Энэ Улаанбаатарын төгжил чинь хөдөд очиж тийм Харин билээ. дэлгүүн хүртэл явчихдаг шүү. Тийм гэсээр. Тэгээд цаашлаад бас тэр хөдөө орон нутагтаа ч гэсэндээ төвжрээд идэв шүү. Гой Тийм ингээд гэсээр тийм гэсэн. Зөв- Зүйтэй минь мөнгөнд дуусчдаг гэсэн, хоол олддгүй гэсэн, эсвэл балардаг гэсэн. зөрж аялах чи айгүй гоё шүү. Тийм штэ. Яг баяр наадмын өрөнгө хүмүүс лүн хүртэл ингээл төгжрөө явж хахад эсрэг урсгалаа нь ямар ч төгжрээгүй. Баяртай. Би энэ жил харин тэгэх гэж. Айдгаа ардаа хийцээ. Би энэ жил харин тийм бодолтой 6 сарын сүүлээр аялье гэж бодоод байж байгаа. Бас ингэж байгаа. Тий. Баяр наадмын яг төгжрлээс зөрдөг хүмүүс гэж байгаа. Тийм хүмүүс ихсчээд байгаа. Тэр хүмүүс нь бас төгжрөл үүсгэх гээд байдаг учраас зөрдөг хүмүүсээс нь бас зөрөх хэрэгтэй. За дахиад тийм зөрдөг хүмүүс гараад ирэх юм бол дахиад тэднээс нь зөрөх хэрэгтэй. яасан Амар бэ? ядаргаад. Тэр нь аялгаа болжул яа тийм ээ. Гэхдээ аялал гэдэг бол амьдралд хамгийн чухал. Чухал. Гэр бүлтэйгээ аялна, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөнө гэдэг хэзээ ч мартагдахгүй гоё дурсамжууд бүтнэ. Тэгээд Том өрөөнд аялын санаа гаргадаг хүн хэм. Манайхыг бол манай эхнэр шүү дээ. Манай эхнэр манай том охин хоёр тэрмэл улаан тэрмэл. Танахаас хэн гаргадаг вэ? би Очрооч өөрөө загасч юм болох. би загсанд их дуртай. Манайхаас бол би гаргадаг. Би гол нь Ингээл та, ягаад ингээл та. загсанд явах дуртай гэж хэлээч. Хилээч. Хилээч. Чи загсан дуртай. Чи За би шалтгаанаа хэлье зэ. Өчрөө загсан дуртай. Алтан цагаас гараад ирүүл яах гэж боддог байхгүй. Оо. Хүндэд өвгөн очроо ах нь хүрээд ирүү бас гэдэг. Явдал өчрөө ямар гэргээр ирэв. Хин очрогийн хувьд бол танайхан гэрийн хувьд бол очроо яг аялын санааг нь гаргадаг юм байна. Эркагийн болохоор манай эхнэр манай хүүхэд тий. манад Манай том бол охин. би гаргадаг байхгүй юу? Тэгвэл хин санааг нь дэмждэггүй вэ? Дэмждэггүй вэ? Дэмжихгүй ингээ за яах юм бэ? За тэгж Би жаагаад бас дэмжихгүй ингээгээл нэг хоошоо нэг сууц Би хүмүүс байдаг шүү дээ. би. Би хамгийн их одоо мөнгө тооцоо ярьж одоо. За тэгвэл аав нь Солиордог бэ. хамгийн бүтлгүүн би. За тэгвэл Манай гэр бүлийнхэн бүгд дэмждэг. Эсвүүсдэг юм байхгүй. Байхгүй. Аялал гэх юм бол бүгд аялъя гээл те. Тэр мөнгө төргөн санаа зовж байгаа юм нээш байхгүй. Би одоо ингээл хідүүлээ те. Маргааш дэлхийс үрчүүл яадгийг аялъя гээл те. Тэнгүүл тийштэй аваа дэлхийс үрчүүл яахыг гээл тэгэл явдаг. тийм Ер үү нь тийм ямар сони. хандлагатай. Наа чи сонир гоё юм байна. Тий. Манад яг хуу тийм амар бүр эрка шиг зөрүүдгүй байхгүй л Би те. бол өстой яг стрүүл Гэхдээ яг төвтэй байхгүй. гэр бүл дундаасаа бодох юм бол яа харахгүй маань нөхөр юм байна. Хөөх юм ингэдэг байхгүй нөхрөө чинь. Тооцоог нь бодоод санаараа зовоод идэх байхгүй. Гэхдээ бас нэг юм аваа явж байгаа юм чинь нэг айтайхан газар хомолчихсан тий. Нэг хоолондын сольж молоод гиз гүзэг нь өвдөгчгүй юмсан гэ бодогдохоор өртгөн талигаа явчих байгаа байхгүй. Тэнгүүд өртгөн талийчаар би бархаа болчих байгаа байхгүй. Тэгснээс аялаагүй гэртээ энэ жил гоё бүгдөө Улаанбаатартаа гоё сэлүүхэн байх уу ч гэж ах шиг тий. Өнгөрсөн жил одыг харгалсан шүү. Ер нь яг хуу мэдээж Тийм ээ коммент үзье. эдийн засаг мэдээж хэцүү байгаа үед те 100 аялах боломжгүй хүмүүс бас байгаа байх гэж бодож байна. Тэр А хүмүүстэй заавал тэр зориулаад
аяллыг тийм хол явж зардал гарах бас албагүй тийм ээ. Манай Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс бол ойрхон энэ тэрэлж цаашаа гол руу гой байгалтай газар байгаа байхгүй. Сонссон юм шиг байна да. Тийм байх, тийм Яг тийм нэг хүнд яг манер нэг байна, тийм заагаад яг тийм манернаас орцондоо байна л да. Үгүй тийм биш. Би ер нь бол ийм хүн тэгээд яг шин хүнийхээ соёлыг дагаад ерөнхийдөө явж байгаа. За ямар тач ингээ манай За заяа маань болохоор хөвсгөл явах юм байна тийм үү? За манай Эрка маань хөвсгөл явах юм байна. За тэгвэл би яг энэ аяллыг гоё дэмждэг одоо аа хүний хувьд та хоёр тийм дэмжлэг үзүүлмээр санагдлаа. За явах одоо бензинд нь те одоо ингээд хэрвээ миний хийсэн үйлдэлийг дуурайч хийж чадах юм бол би зуны аялалд нь дэмжиж те чадсан хүнд нь 100,000 төгрөгийн банкын ингээд үргэж өгөх зэ яг аялах үед нь. За гэтээ намайг дуурайч чадах юм бол гэж байгаа шүү дээ. Чадах юм бол. За тэр хоорондор манай сонсогчд мань бас гоё комент моментэ бичээрэй. айгүй тийм өөр юм чинь те. Миний сонсогчд минь манай сонсогчд миний сонсогчд минь аюука гэж минь л тийм ээ ундрах гэж минь гэж. За одоо ингээд комментуудаас хүрчээд бэлдэж байгаарай. Давсүрэн баяр маань дахин ирсэн байна. Бямсүрэн бөмбөр маань 7 сард хөвсгөл явсан гэсэн байна. За лам одон чимэг дахин мэд гэсэн бол наран жаргал пэрлээ. Загасчид хүлээж авнаа онон гол гэсэн биш үү? Баярлаа. Танаа нутгийнх ш нэрийн баруун тийш ш. Үгүй зүүн аймгийнх ш. Тийм ээ. Би онон гол дуртай. Өнгөрсөн жил эхнэр бид хоёр Казахстан явах уу гэж 7 хоногийн өмнө шийдээд машинтайгаа 9,009 км явчаад ирсэн. Хүүхдүүдэд маш гоё дурсамж үлдсэн. Байнга явснаа ярьдаг. Аялалд зориулалт гаргаж байгаарай. Гоё шүү гэсэн байна. Гоё юм билээ. Эх орноороо аялцгаая. Бүр хөвсгөлж явж үзмээр санагдаж байна гэнэ. Харин тий. Хэдүүлээ хөвсгөл тааръя. За одоо хөвсгөл явах бензинээ олоодох. Заяа өтөрийн хөвсгөл явах хугацаа сарын зөрүүтэй баг 2 сарын зөрүүтэй байгаа Гол нь одоо хэдүүлээ бас хин чамтай таа. эпири хоосоо таарыг гэдэг юм шүү. Үгүй би балжны минь заяатай Аа таа. тийм үү. За ингээд одоо өнөөдрийн хөтлөгч Заяа болон Эркагийнхаа зуны аялалд дэмжлэг болох үүднээс 100,000 төгрөгөөр одоо ингээд банкын дүүрэг айдаг боллоо. хувийн зүгээсээ ингээд дэмжлэг намайг дуурайж чадах юм бол хэвгүй. Энэ шүү дээ, энэ шүү дээ. За байж л та. Яг Тайнштайн хэлээд байгаа юм. За одоо би миний царайг дуурайж чадах юм бол хэвгүй. За намаа хараарай. Одоо ингэн гэсэн үг. За урдаасаа ингэж харагдана. Хажуутлаасаа ингэж харагдана. За манай үзэгчд минь сонсогчд минь бас хараад энэ хоёрынхаа царайг хараад адилхан болж гэнэ үгүй. Урдсаа гэж харсан. Чи дахиад үзүүлмээр байна. За Хамгийн төхөөгийн сонгох юм уу? үгүй чадчихсан. Нач ямар юу юм бэ? За наадгаа яг дасгал хийгээд ямар тац юу гараад. Энэ айгүй хэцүү байгаа чи би зүгээр таавар таалгая заяа. За Йоо энэс барахгүй байна. За одоо таавар таалгая. За энэ бол гэр бүлийн аялал дэмжлэг үзүүлэх юм жоохон entertainment юм яваад байна шүү дээ тийм ээ. Тэрийг байнга манай захирал юм яг ярьж байгаа зү голоор нь байн сануулад байгаа гэсэн багтаа. Тэгээд тэрийг л хийгээд байна л та. За нэг таавар таалгая. Одоо энийг байлээ. За ингээд 5 дугаар ангийн өгүүлбэртээ бодлох шүү заяа. За манай сонсогчдоо оруулах яах вэ? Оруулаач. Манай сонсогчд гэдэг шүү дээ. Та хоёрын сонсогчдод байхгүй. За анхаарж байгаарай. Зөв таасанд нь 5 дахь ангийн өгүүлбэртээ бодлого. За ингээд ийм сүрэг галуу нисчиж. За сүргөө. Сүрэг. Сүрэг галуу ниснэ гэж юу байх вэ? Ёо нисхүү. Лаа гэдэг муугай сүрэгтэй. За сүрэг галуу нисчихсэн. Галуу нистэй юм уу? За яг зүгээр өгүүлбэртээ бодлого шүү дээ. Энэ батад айлан байдаггүй шүү дээ. За сүрэг галуу нисчихсэн. Тэдэн дээр нэг галуу очоод 100 галуугийн амрыг гэрээ гэтэл бид бол 100 биш. Бидэн дээр бидний нэмээд бидний талыг нэмээд талыг нэмээд тэгээд чамайг нэмээд 100 болно гэж сүргийн дотроос нэг галуу хэлжээ. Хэдэн галуу нисчихсэн бэ? За дахиад хэлхөө. Жаахан удаа хэлхөө. За 100 галуу нисчихсэн. Тэдэн дээр нэг галуу очоод За. Ойлгоцсон уу? Ойлгосон. За. Дахиад хэлье. Эсвэл сүрэг галуу нисчихсэн байхгүй. Тэгсэн чинь очоод нэг галуу очоод 100 галуугийн амрыг гэрээ гэтэл бид бол 100 биш ээ. Бидэн дээр биднийг нэмээд, бидний талыг нэмээд, талыг нэмээд, тэгээд чамайг нэмээд 100 болно гэж сүргийн дотроос нэг галуу хэлжээ. Хэдэн галуу нисчихсэн нэмээд бидний талыг. Хэдэн галуу нисчихсэн бэ? Наран жаргал 99 галуу нисчихсэн биш үү? Наран жаргал юу лээ чинь 100 гэж битсэн байна. Бүгд алгадаа ши 100 гэж битсэн байна. Хоёул алгадсан. Буруу байлаа. Тэг буруу байлаа. 99 галуул юм биш. 99 биш. Наа чи нэг 50 авируул төгөх юм байна. Үгүй одоо 50 биш ээ. Юу гिचлээ сая? Та хоёрын аяллыг дэмжээд явахгүй манаарэ. 30 авцайл юм байна.
За дахиад нэг хэлчих. Ингэсэн. Заяа. За тэг. 30-гийн зүгээр хойд төсөөлөе заяа. За. Энэ үс x-тэй л бодлого л доо. X дээр нэмэх нь x заяа. Өөр биднэр дээр биднийг нэмээд гэж байгаа. За. Биднэр дээр бидрийг нэмээд гэж байгаа. 2x. За. Тэгснэ бидний талыг нэмээд гэж байгаа. Тэ? Тэнгүүд 2x дээр нэмэх нь 0.5x. 2x чинь тал нь 2 нь x-гээ ч учрыг олж байгаа мó. 2.5x аахгүй одоо над чинь. Тэгээд тэрэн дээр тэрнийхэн талыг нэмнэ гэж байгаа. Тэгэхээр 275x. За манай сонсогчд хэлж болно шүү. 100 бол биш байна. 275x. За би баг олчлоо шүү. x тэмцүүн За, чи тэгээд хаалтынхаа тэрийг нөгөө хэлээ. талдаа гаргахлаар Очроо өгүүлбэрээ дахиад хэлдэ. Сүр галуу нисчихсэн. Тэдэн дээр нэг галуу очоод За тэр 100 намаагүй. галуугийн амрыг яг ирье. нисдэм үү? За За яг нисдэг галууны талаар явж шээ. Би тоо бодож байна. За 100 галуугийн амрыг иргэтэл бид бол 100 биш ээ. 275. Бидэн дээр бидний нэмээд, бидний талыг нэмээд, талын талыг нэмээд, тэгээд чамааг нэмээд 100 олно гэж сүргийн дотроос нэг галуу хэлж. Талын тал юм уу те? Эрка зөв явж байна шүү гинэ. Математикийн багш. Тий. Манай ихнэр чинь бас Угаасаа юм боловсролын салбарт Зөв. математикийн багш мэргэжлэр ажилладаг юм байна. Энэ ямар нэгэн байдлаар нарга биш юм бэ тийм үү? Нарга биш үү юу яриад Нарга байгаа юм бэ? биш яг тооны бодлого юм байна Тий, тийм үү? өгүүлбэртээ 5 дахь ангийн өгүүлбэртээ бодлого гэдэг чинь 1.25. өөрөө одоо 47 дугаар ангийн хожиж. Нимх нь 1 За багхгүй. одоо чи бод яшиг шиг боллоо. За нимх нь зааж гараа. Би яг буруу утгах гээд байна. Энэ ороо 0.875x болчиход байгаа байхгүй юу? Тэг гинэ. 0.875x болчиход байгаа байхгүй юу? 100 л байна штэ гэдэг. Энэ Биш. Эрка гогн зөв явж ийн гэж хэлж байна. за Математикийн ингэ багш. нөө энэ өстө амархан. Яг бодож байгаа зөв боловч энэ хүн үнэхээр гаргаж чадахгүй л дээ. 800 За харъя нэг жоохон хүлээч тэгээд. 25. За би бол Эркад боломж өгчөө. Буудаж болно шүү дээ. Яшгүй Тасалтай. Эркад бодож өгчий зүгээр. За би бүр яг бодон заяа. Би За. наа чи бүр шар гоцоочлоо бүр. За тэг 34. тэгээд дээрэс нь тэр ирж сайн уу гэснийгээ оруулаад 100 гэж хэлсэн шүү дээ тий. Нэг 33 хавцаал юм байна. 33 галуул байсан юм шиг байна. За одоо бодоод үзье. Шалга бодлогоо шалгачих заяа. 33-ыг үрч нь 2 заяа. 66. Нимх нь 33-ын тал гэхээр болохгүй юм байна. Эркагийн ер нь бол дөхөж байна. За, Өшөө 30. жоохон нарийн За, одоо 30 ганц заяа. нэг юм дээр алдсан байж 30-ыг үрч нь 2 60 заяа. За 60 дээр нэмэх нь 15. Тэ нэмэх нь 7.5 байх боломжгүй. Чи наад чи өгүүлбэр чи буруу штэ. Зөв штэ. За яасан гинэ? Сүр галуу За нисчихсэн. сүрэг галаа хамаагүй. За тэр- тэдэн дээр нэг галуу очоод 100 галуугийн амрыг иргэтэл бид бол 100 биш ээ. Бидэн дээр биднийг нэмээд, бидний талыг нэмээд, талын талыг нэмээд, тэгээд чамааг нэмээд 100 олно гэж Бид нар дээр биднийг нэмээд. бидний талыг нэмээд, Тэгээ бидний талыг нэмээд. талын талыг нэмээд, Талын талыг нэмээд байгаа. тэгээд чамааг нэмээд асуусан галуугаа нэмж байгаа байхгүй юу? Наа чи ч чанга юм байна. За энэ хоёрыг бодож байгаа хооронд Хэдэн манайхаар үгүй би комментэнд ороо. энийг байли. Хэдэн удаа бидний талыг болчихоо. Тий энийг байли. За, болцсон ч яг уу, тий. Угаасаа бит хоёрт өгөхгүй гэж Бүр өстөө. шийдсэн юм байна шүү дээ. Бүр Тэрийг ачаал л үлдсэн хэлчихсэн юм шүү дээ. байна. Үгүй энэ бол таахан таадаг юм аа. тий. Үгүй гэж шийдсэн. За Хоёрыг л харин ханшаарч. За тэгвэл за хэлчих. Хэд вэ гэж юу? Аха. 36 галуу нисчихсэн юм аа. 36 галуу. Эрка дөхөөдсөн баг. Би би тэр талын талыг гэдгийг л би нэмээд нэгийг илүү ботчих. 36 галуу нисчихсэн 37 дахь галуу нэрсэн юм байна шүү дээ тийм үү? За ийм байна. 36 Мэдхгүй гэнэ. 36 галуу Өөрөө үрч талын мэдхгүй тал штэ. чинь амархан. 4-ний 1 шүү дээ. Одоо бодчин заяа. 36-ыг үрч нь 2 заяа. Мэ. 72. 72 дээр нэмэх нь 36-гийн тал чи хэд вэ? 20. Үгүй 36-гийн тал чинь 18. 18. Мэ. 18-ийн чинь тал нь хэд вэ? 9. Мэ. Нэгийг нэмээд нэгийг нэм. Яа тийм биш. 100 шүү. Яг Тийм ээ. 36. За та хоёр 36 байсан биш үү? өгүүлбэртэй бодлогыг болио. Ямар тач нөгөө нэг хуваагаад та хоёрыг ямар ч дэмжнэ зөө яг аялагт чинь зөө. За хэцүү бодлого бодуулсан да бас жоохон харамсчлаа гэхгүй те. За өргөжлүүлээ бүгдээ. Яг Биш, ингээд талын тал нь дөрмийн нэг штэ. зүг бас нэг яриандаа ингээд бодож байгаа хүн чинь давхар тоо бодуулаад тэгээ энэ хүн чинь бас нэг зүгээр чиг тоо бодуулчаар хүн биш царай нэг тийм Тий. тооны ухааны хүн биш Тий, нэг учраас юм. маа Залхингийн зорж ирээд юм байгаа хийх гэдэг юм болов шиг, гэж тий. бодоо те айгүй олон юм хэллээ л дээ Тийм 38 гэж манайх руу чатар хүн илгээсэн байна. 38 гэж одоо Уг нь яг 36 2-оор байсан байхгүй. Тийм байна. 36. 36 байсан юм бэ шүү. Тийм. Манай эхнэр өөрөө математикийн багш юм байхгүй. Аа. Би ч өөрөө А багтаа. тэгээд зааж өгсөн юм ба штэ те. Тий. Энийг зааж өгсөн бэ. Би өөрөө нөгөө багада математик дээр айгүй муу хөвгт байсан.
Тэгээ багштай шаардлагаж явсаар математикийн багш Ой, гэртээ. одоо тэгвэл бид хоёртой нэг нь математик ярьсных үе. Би аялалтайгаа холбоотой бид хоёроор нэг математикийн бодлого бодолчихсон. За. Гэтэ энэ математикийн биш. яасан хэцүү Гэхдээ бэ? математикийн биш. Энэ IQ-гийн бодлого шүү заяа. За. Ингэсэн заяа. Заяа хөвсгөл явчаад амарчаад ингээд амарж байгаа штэ. Би бас ингээд хөвсгөл явж байгаа штэ. Тэгээ бид тэр ингээд зөрж байгаа байхгүй. Гэхдээ заяа энэ дээрээс ингээд RX-тэй тавьж байгаа заяа. За. Дүүрэн бензинтэй. Би тэндээс мөн пүрүс 30-таагаа буцаж байгаа заяа. Битээр ингээд зөрсөн заяа. Гэхдээ яг заяа болохоор 120 км/цагийн уртаа хурд хэтрүүлсэн явж байгаа. Би яг 4-ийн дагуу юм болохоор 80 км/цагийн уртаа л явж байгаа. Битээр яг гарсан өглөөний цаг яг адилхан заяа. Өглөөний 6 цагт гарсан заяа. Тэгээ битээр яг зөрөхөд аль нь хөвсгөлөөс хол байх вэ? Юу гэсэн юм бэ? Би буцаж явж байгаа үстэй. Чи хөвсгөл рүү явж байгаа, би хөвсгөлөөс наашаа явж байгаа. Заяа хол байна. Зөв. Буруу. Тэгвэл Эрка хол байна. Ингээл болоо. За. Амархан байгаа. Өгүүлбэр ойлгосноо? Угаасаа хинэн гэж асууж байгаа юм чинь эсвэл заяа эсвэл эркал Би тэгээ зөв. Нэг алдаад нэг таачлаа. Үгүй заяа. За ингээ чи заяа гэж хэл би эрка гэж хэлээ заяа. За 1 2 3 эрка. Заяа. Ой. Яаж байгаа намайг гэж хэлдэг нь. Улаанбаатараас заяад нэг цагт 120 км/цагийн урттай RX гэдэг машинаар хөвсгөл рүү тавьж байгаа заяа. За би хөвсгөлөөс наашаага буцах гэж байгаа хүн 80 км/цагийн уртаа пүрүс 30-таа явж байгаа. Тэгээ би тэрийг зөрөх үед хэн хөвсгөлөөс хол байх вэ гэдэг бодлого. Эрка. Яагаад гэдгээ хэлнэ. За яагаад аа хэл. Яагаад гэвэл Эрка эргэтэй жолооч. Эрка хот руу явж байгаа биш үү дээ. Би хот руу явж байгаа харин Тий. тий. Чи хөвсгөл рүү явж байгаа. Тий. Гэтэ хоёул яг зөрн заяа. Аха. Зөрн. Тэгэхэд хин нь хол байх вэ хөвсгөлөөс. Хөвсгөлөөс Заяа 120 та тий. Тий. За Бямба Батаа гэсэн нэр жиг шалгач. Жинхэнэ шанцын Наадах чи зүгээр хурууны үзүүрээрээ л бодох байлгүй дээ. харин нэг бол эрка нэг бол заяа л байгаа штэ. Тий, аль нэг нь байгаа. Яагаад тайлбарлаа? Заяа 120 км/цагийн хурдтай явж Тийм байсан. би Улаанбаатараас би бол 120 км би гэхдээ 120 км цагтай Бодлогоо сайн сонслоо. би хотод дотор явах юм бол Энэ IQ. юу яах хотоос гарч чадлахгүй Чи одоо шууд утгаар нь ойлгох юм. Энэ IQ-гийн бодлого шүү. Зөрөхдөө гэж байгаа шүү дээ. Зөрөхөд хинэн хол байх вэ гэж байгаа шүү. Би бүр тод хэлээд өгчлөө дөө. Хариултын. юу гэсэн юм бэ? Бид хоёр Зам дээр л зүрх гээд байгаа тий. Хинэн хол байхыг хөвсгөлөөсдөг бол. Хоёулаа л хол байх юм биш үү? Тийм байгаа шүү. Би алсан шүү. Хоёулаа л хол байна шүү. Зөрж байгаа үстэй тэр хоёр чинь. За тэгээ өнөөдрийн тооны хичээлдээ хинэн сайн бэ гэдгийг манай сонсогчид минь бас олж харсан байх гэж бодож байна гэлээ. Том өрөөнд ороод сэдв яри гэсэн биш баахан Том одоо ажлууд За бүгдээ одоо зоогаа буцаад ажиг, тий. гэр бүлийн аяллахаа талаар Гэсэн орцгоё. чинь ингэсэн гин очроогийн гэр бүлийн аяллаа талаар яг явахад би нэг бас нэг асуулт За асуучих. үгүй. Бодлого. За тоон дээр ярьсан бол тэгвэл зөрүүлээд шууд тоо асууя заяа хоёроос. Аялалд явхад 48. юу вэ? 48 биш юм уу? Аялалд явхад ер нь гэр бүлийн гишүүдээсээ хамаараад доот нь хідэн төгрөгийн төсөв, дээд нь хідэн төгрөгийн наад чи төсөвтэй гоё асуулт. аялал хийж исэн бэ. Ер нь төсөв аялалд хэр чухал вэ? Ер нь данснасаа л Асар хамаарна. чухал, асар чухал. Тэгээ үргэлжлүүлээч. За ер нь бол яг 5 хүүхдээ аав хүний хувьд бол нэг аялал одоо жишээ нь дунджаар нэг 4-500 км. Нэг аялаад ирэхэд ийшээ за 500 км яваад ирэх аялалд бол бензин тэгээ дээрээс нь хоол унд замын ууж идэх зүйлс гэд бодоход 5-600 мянга бол орно шүү доотлоо. Ааха. Тий. Яг уу өөртөө майхантай нэг удаа ингээм зориулаад майхан аваад одоо газ мас плетиг тэгээд авчих юм бол замдаа юм мэдхгүй байх нь өөрөө юм авч уухгүй байх нь өөрөө юу мөнгөд айгу хэмнэлттэй байдаг байхгүй. Өөртөө гурил будаага авчин борцоо авчин замдаа зогсоо шууд хоолундаа хийгээл идчихнэ. Усаа буслахад идчихнэ. Эсвэл гоомж Махаа яаж чадгал дээ? махвал бид нар борцоаваа Борч гэж штэ. Борцоо. Наад чи соргос шин юм байна. Тий зүгээр л 1 кг борц авахал зүгээр баг хэд хоног онцол ирж штэ. Тэгээ заримдаа ингээ загс өрөх юм бол Загс өрчүүл загс идэвч чинь тий. загсаа бас сайхан Тийм идчихнэ. байна. Загсаа идчих юм байна. Би бол тэр урагшаа явах аялалд нэг одоо нэг хүний нэг 650 мянга төгрөг болох юм байлээ. Угаасаа нэг хүний. Тэгэхээр чин юу гэсэн юм 4 хүн гэхэр чин сая 2 сая гар авчих л та. Урагшаа нь гадаад мадад руу бол одоо Хилийн чанд руу гараа явчих Тийм юм бол байлээ. Хүнээрээ тоол авчихсан юм байлээ. Монголдоо бол би бол энэ жил нэг 2 саяг л төсөлж байгаа.
Манай гэр бүл үл 4-5 сая төгрөг болж илээ шүү. Урагшаа хөх хотын нөгөө жинэ минэнэ усан парк марк ороход бол Өстой яг танах бол тийм. 5 сая явцсан болсон. Хөөе бид хоёроос тэгвэл нэг зөв асуулт асууж байгаа. Айкогийн асуулт. Энэ хин очроо намайг бүр доторх нэг юм өдөө ажиллаа л та. Очроо ингэсэн заяа. Хөвсгөл явж исэн. Нэг бороод өдөр واخхой. Хөвсгөл явж исэн чинь очроогийн дугуй хараад баруун талын дугуй хараад. Очроо бууж дуугаадсан бохгүй. Тэгээ лүнги хавцаа. Тэгээ дахиад цаашаа явж байгаа цаад чинь нэг юун дээр өгийн нур дээр зогсоод нэг хідэн юу зурхаа өнгөлчигээд өгийн нур руу иргэдэг бохгүй. Тэс чи өгийн нур гэсэн чи тэнцээ яг нэг дөрвөн том ингээд ийм дүнзэн мод. За энэ тоонуудыг сайн сонсоорой. Дөрвөн том дүнзэн мод унтсан байсныг очроо хардаг бохгүй. Тэгээ харчаад энэ яага унтсан болоо гэд их нэртэйгээ яриа цаашаа явдаг бохгүй. Тэгээд өгийн нур ороход яг ингээд бороо шаагж идэг бохгүй. Тэгээд очроо яг тийшээ очино. За бороо шаагж байгаа юм чинь одоо яаж ч одоо буух хувтай гэж одоо машиндаа хүлээгээ сууж идэг бохгүй. Тэгсэн чи яг хажууных нь бутнаас нэг туулаа өсрээд бүр нилээн зайтай байсан бут руу гүгэд орчдөг бохгүй. Тэр ямар туулаа байсан бэ? Нойтон туулаа. Тийш үү амархан асуулт асуух юм. Нөө тийм үү? Мэддэг байсан юм ш та нар тий. Гүгөө бороо орж байгаа юм чинь нойтон л ш таарна шүү дээ. Бороогээдтэй. Хүү энэ бүр Бангкок яваад ирсэн гэж штэ. Бангкок Батуягийн аялалд яваад ирсэн 2 хүн 7 сая төгрөг болсон гинэ 6 хоногт 7 сая төгрөг болсон гэж шүү. 2 хүний юу? Тийм байна. 2 хүний. Хоох бас За тийм тэгээд ээ тий. дээрэс нь одоо бол хин Бямсүрэн бом эрдэм маань одоо хөвсгөл явна гэхээр инээд хүрээд байх юм аа 800 км гинэ. Яга өмнө нь 9,000 км явсан үн чинь 800 км бол инээтэй санагдаж байгаа хэл та. Тэгээ би бүр 9900 чи хаашаа яваад ирсэн гэсэн үг вэ? Бүр Казахстан. Надтай адилхан биш нэрэ. Би бас тэгж явсан шүү дээ. Тийм үү? Казахстан авчихсан юм уу? Доронтой аймагаас заяа. За. Эндээс ч одоо 650 км шүү дээ. Доронтой аймагаас хот руу ирээд машинтайгаа яваад тэгээд Баян өлгий ороод цаашаа бүр Алматаа орсон шүү дээ машинтайгаа. Тэгээ буцаад Доронт руу явсан уу? Тэгээ буцаад Доронт руу явсан. Хэр ч одоо хэдэн километр? Оо чи чинь бүр баг 100000 авсан юм шүү дээ. Харин баг битээр адилхан юм байна тий. Чинийх ход илүү юм байна. Адилхан. За тэгээд одоо нэг Бангкок гэдэр лөө 7 сая төгрөг ер нь өндөр гарч байгаа юм. Та нар юу яадаг гэр бүлийнхээ аялалд зориулаад тустай юм сан ман нээгээд хадгаламжтай байдгүй. Данстай байдгүй. Би энэ айгүй чухал юм байлээ. Тий, ер нь бол чухал. Тэхин нь чухал. Хүмүүс тэгдэм байлээ. Тийм болж арай л чадаагүй л байна. Тэр бол яг гэр бүлийнхаа үр хүүхдэдэд зориулсан юм нэг хөрөнгө оруулалт. Харин тийм. Тэгэхээр тэрийг заавалчгүй бас бий болгох хэрэгтэй болчихсон. Сарын Багаар орлогоноос хадгалмаар юм билээ тий. Багаар тэгжээж нөгөө нэг санхүүгийн хувьд дарамт ачаал үүсэхгүй. Харин би энэ жил харин жоохон дарамттай л аялах юм байл. Тэр нь жоохон хэцүү л Харин тийм. тэр нь жоохон. Ер нь санхүүгийн хувьд дарамтгүй. Хүн болгоны сэтгэл хангалуун. Тэгээд дээрэс нь жолооч нь амарч яваад бас сэлгээ жолоочтой байвал бас их зүгээр те. Тэгээд явцсан дундаа шээлээ баалаа идлээ уулаа унтыг хөвтий аава ээжээ гих тийм зовлон байхгүйгээр аялах чинь хамгийн 50 аялал юм шүү. Би харин энэ аялалд зориулж машин солих гэдэг байгаа байхгүй. За. Тэгээ машинаа сольчих болохоор жоохон санхүүгийн хувьд асуудалтай болохгүй. хамгийн хэцүү аялал юу гэж вэ? Шууд ингээд баг 7-8 сая 5-6 сая зээлээд аяллаа гэж бодъё те. Тэр одоо тэгээд хэцүү үстэй ингээд яг аялж явахдаа ингээд мөд готорцсаа зээлээ яаж дэрсэн. Аялж явахдаа бол готрхгүй штэ. Аялж явахдаа бол гоё орж ирнэ штэ тархинд бодлоо орж ирнэ. Ястаа олж орж ирэхгүй заяо. Тэгэл сайхан аялжаад ирээл эсвэл нөгөө ирж явах замдаа төлөлд нийцээлээ гэж бодох байх та. Яана. Тэгэд яаж яхад нэг 10 хоног нь аялчихна. Тийм. Тэгээ эргээд ирэхэд нөгөө төлөлт нь болоход нэг 20 хоног үлдээ өгцөн. Тэгэхээр чи эн чинь доншсон байна. Бааларх нь. Тэгэхээр сэлгээ байхгүй явсан гинэ. Чамд сэлгээ байсан юм уу? Тэр олон километр аялахад 100000 явахд чинь сэлгээ байсан юм уу? Сэлгээ гэж үлээ. Жолооч. Би өөрөө барьж яваагүй. Өөр машинтай явсан. Өөр хүний машинтай. Тэгвэл жаргацсан юм байна. Би бол хажууд нь унтаал ингээл яваадсан. Баян өлгий дээр очиод нэг хоног тэнцээ байж байгаа амрааж хаашаана гэлээ. Тэгвэл энэ хүн үнэхээр жаргацсан юм. Энэ хүн бол тест яг өөрөө дангаараа жолоогоо бариад. Барьсан байхгүй. Ямар тэгвэл сэлгээгүй өөрөө наачаар ингэсэн ш нэрэ. Казахстанд очиод бичижсэн. Машина зарчаад буцчихдээ юм билүү гээд. Тэнд нь зарчаад онгоцоор нисчихдээ юм уу гэд бодож ирсэн шнаа. Айгуу дураараа.
тэр чин болохгүй юм байл шүү. Ядам сүрэн туяагийн маань амьдрах утга учир нь бол аялах юм байна. За тэгэхээр өнөөдрийн том өрөөнд гэр бүлийн аяллыг та Монголд хийхийг илүүд үздэг үү? Эсвэл гадаадд хийхийг илүүд үздэг үү гэсэн санал асуулга дээр 86% нь Монголд, 14% нь гадаадд гэсэн хариултыг бидэнд илгээсэн байна. За ингээд санал асуулгад оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Өнөөдрийн том өрөөнд ярьсан сэдв тун удахгүй зуны амралт болох гэж байгаа учраас та ч гэсэн том өрөөндөө заавал яриарай. Төлөвлөгөөгөө гаргаарай. Эртнээс гаргасан төлөвлөгөө илүү зардал багтай, илүү асуудал баг хөнгөн болох байхаа гэж бодож байна. Эдийн засгийн хэмнээд бас баг багаар хийгээд байгаарай. Тийм, одооноос ч гэсэндээ хийж эхлэхэд оройтхгүй шүү. Ингээд өнөөдөр том өрөөнд Эрка Очроо заяа найруулагч Мезу ажиллаа. Дараагийн том өрөөгөөр уулзлаа төр баяртай. Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л хэлж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.